сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Крисмсийн бэлэг болгоод сүүл мессеж картыг азийн карт нэгийг одоо хамтдаа суулж харцгаая. Энэ дээр болохоор маш гоё үгсийг бичсэн байдаг. Таны яг одоогийн нөхцөл байдал танд зориулсан маш гоё өгнүүдийг бичсэн байдаг болохоор удахгүй болох гэж би одоо цул сарын баяр буюу Крисмсийн бэлэг болгон одоо танд энэ сайхан үгсийг зориулж байна. За тэгвэл бүгдээр хамгийн ихний картыг хамтдаа харцгаая. За нэг дугаарыг сонгосон. Ихний карт бол Trust гэсэн карт гарч ирсэн байна. За нэг дахиад Хэмэлтазын карт. Tranquility гэдэг карт гарч ирсэн байна. За Trust буюу өөртөө итгэх хэрэгтэй. Одоо өөрийгөө би энэ бүх зүйлийг хийж чадах юм а гэсэн итгэл найдварыг бий болохоор идэх юм бол таны итгэл одоо энерги рүү солигдох юм а гэсэн утгатай. Trust гэсэн юм карт гарч ирсэн байна. Ерөнхийдөө таны тэр итгэсэн итгэл болохоор энерги болоод одоо ингэ дамжуулагдах юм а гэсэн утгатай. Карт гарч ирсэн байна. За азийн карт нь. За энэ картын хувьд бол ерөнхийдөө амар амгалан тайван байдал гэсэн утгатай. Тэгэхээр одоо надад тохиолдож буй одоо бүх зүйлийг хүлээж авнаа. Одоо болох зүйлс одоо ингэ дарааллын дагуу бүгд болно. Бүгд одоо болдгоороо болно. Би бол өөрийнхөө одоо сэтгэл зүрхийг удирдах чадах юм а гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. За танд удахгүй болох цул сарын баярын мэндийг хүргэе. Анхаарал тавь сонссонд баярлалаа. За 2 дугаарыг сонгосон таны хувьд цул сарын сэтгэлийн мессеж картад таарцгаая. За travel гэдэг карт гарч ирсэн байна. Азийн картаар нь energy гэдэг карт гарч ирсэн байна. За ерөнхийдөө аялалд гараарэ. Та өдөр тутмынхаа өнгөрүүлдэг тэр газраас ерөнхийдөө өөр газар руу яваарай. Тэгэх юм бол одоо шинэ газраас та одоо ингээд маш өөр энерги бий болох юм а гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. За азийн картаар нь energy буюу миний өглөө бол маш их энерги эрч хүчээр дүүрэн байдаг. Мөн миний өдөр энергиэр бэлхаж одоо энергиэр дүүрэн байдаг. Миний одоо амьдралын хорон мөч бүхэн цэцгэлэн одоо ингэ бадарч байдаг, дэлгэрч байдаг гэсэн утгатай. Энерги гэсэн юм сайхан карт гарч ирсэн байна. За 2 дугаарыг сонгосон таны хувьд удахгүй болох цул сарын баярын мэнд хүргэе. Анхаарал тавь сонссонд баярлалаа. За 3 дугаарыг сонгосон таны хувьд цул сарын сүүл мессеж картад таарцгаая. Approach гэсэн карт гарч ирсэн байна. Achievement гэсэн карт гарч ирсэн байна. Approach буюу одоо эхлээд та өөрөө очиорэй. Та өөрийнхөө сэтгэлийнхээ одоо ингэж хаалгыг нэгээд гараа сунгаад үзээрэй. Тэр хүн одоо таныг хүлээж байсан байх болно гэсэн утгатай юм карт гарч ирсэн байна. За тэгвэл таны одоо азийн карт нь achievement буюу миний одоо явах зам буюу өөрийнхөө явах замыг ингээд олсон. Мөн өөрийнхөө хүссэн одоо оргил хүссэн салбарт одоо ингэж хүч сорж үзэх зоригтой болсон. За тэгээд би өөрийнхөө одоо миний бодож байснаас ч илүү их тийм зорилтуудыг би ингээд мэдрэх юм аа, надад одоо туршлага болж ирэх юм аа гэсэн утгатай achievement гэсэн юм карт гарч ирсэн байна. За танд удахгүй болох цул сарын баярын мэнд хүргэе. Анхаарал тавь сонссонд баярлалаа. За 4 дугаарыг сонгосон таны хувьд цул сарын сүүл мессеж карт хамтдаа харцгаая. За challenge гэдэг карт гарч ирсэн байна.
Яг адилхан карт гарч ирсэн. Нөгөө юм ингээ хоорондоо холбоотой карт гарч иржээ. За challenge. За хүчээс ороод үзээрэй. Өөрийнхөө ерөнхийдөө мөрөөдөжсэн, бодожсэн тухайн зүйлдээ хүч сороод үзээрэй. Тэгэх юм бол таны хүсэж байсан тэр бүх зүйлүүдийг биелэлээ болох юм аа гэсэн утгатай энэ гоё карт гарч ирсэн байна. За азийн картаар мөн challenge гэсэн карт гарч ирсэн. Хамгийн сайхан боломж надад ирэх юм аа. Тэгээд одоо шинэ зүйлд би хүч сорснороо миний одоо цаг үе эхлэх юм аа гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. За 4 дугаарыг сонсон байна. Удахгүй болох цул сарын баярын мэнд хүргэе. Анхаарал тавьсан хүсэнд баярлалаа.